За сайн байцгаана уу та бүхэнд өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрийнхөө бичлэгээр 2025 оны 8 сарын 8-ны мэдээллийн дагуу гэх юм уу да. За түүнийг лавлаж асуусан хүмүүстэй зориулаад энэ хөө бичлэгээ би хүргэж байгаамаа. За тэгээд надаас лавлсан хүмүүс маань эсвэл намайг ингээд дагдаг хүмүүс маань те сонирхоод үзэрэй. Яагаад гэхээр одоо гадуур явж байгаа зарим мэдээллүүдээс ингээд жохон ингээд өөр байх шиг байгаад байгаа юм. Тэгээд өөрийнхөө гаргаж байгаа одоо онцлогооны одоо мэдээллийг хүргье. За асуулт нь юм ба 2025 оны 8 сарын 8-нд 8 цаг 8 минутанд одоо аффирмашн хийгэрэй гэсэн энэ одоо яг ингээ хийчих үү? Яг тийм аффирмашн хийчих үү гэдэг ингээд яг гэж шууд ингээ асууж байгаа байхгүй юу? За тэгээ өшөө дээрээс ингээд лааны үг алтан шарангуйтай байгаарай гэсэн, цагаан байгаарай гэсэн гэдэг жаа. Мэдээж тийм ээ. Мэдээж тэгэлгүй яах вэ? Гэхдээ үүн дээрээс бас ингээд бас юм жохоо ингээд бас өөрчлөөд бас нэмээд хэлмээр байна. 8 сарын 8 бол тийм байгаа шүү. Гэхдээ бид нэр чинь ингээд те одоо жишээ нь ингээд би хувьдаа ингээд өөрөө монгол хүн учраас би Монголда байгаа хүмүүстэй зориулаад Монголынхаа цагаар уншилж байгаа гэсэн. Тэнгууд одоо юу гэж ойлгох вэ гэхээр хэрвээ та өөрөө Монголд байгаа бол шүү. Монголд байгаа бол 2025 оны 8 сарын 7-ны өдрийн 1 цаг 52 минутанд портал нэгдэнэ. За яагаад вэ гэхээр нармай наршлангийн ордонд 15 хэмтэй байхаар нэгддэг байхгүй юу? Тэгэхээр одоо ингээд уншлагаа eenгууд чинь мэдээж би нарыгаа тий 15 хэм дээр эн чинь 8 сарын 8 биш 8 сарын 7 байгаад байгаа байхгүй юу? Тэнгууд одоо юу гэх юм шууд ингээд 8 сарын 8 та бүхэн ингээд тэрийг хийчээрэй гэж хэлэхэд эн чинь бас арай л одоо химэн биш байгаад байгаа байхгүй юу? Тэгэхээр та бүхэн 8 сарын 7-нд 1 цаг 52 минутанд эхлүүл бас зүгээр юм болов уу гэж би хувьдаа бодож байна. За хоёрдугаарт миний бас хувьдаа бодож байгаа юм юу вэ гэхээр зөвхөн цагаан шаарлаа гэхгүйгээр нэлээд олон өнгийн лаас ингээд те асаавал яасан юм бэ? Та өөрийнхөө бас дуртай өнгийг асаавал нэмээд яасан юм бэ гэж бодож байна. Яагаад вэ гэхээр шалтгаан нь хараа юм байгаа. Нармаа ингээд портал нээж явах үедээ одоо яг тухайн цаг мөчид за нэг ойролцоогоор нэг цаг орчим тийм цаг орчим нэлээд олон энергиудыг шууд идэвхжүүлнэ. Тэгээ нэгэнтээ нэлээд сөрөг байх болно. Тэнгууд ингэж байгаа байхгүй юу? Бидрийг идэвхжүүлж байгаа энэ энергиуд донд нэлээд олон өнгө өөрөө идэвхжих боломжтой учраас дотоодоо сонсоод ямар энергийн биш ямар өнгийн лаа асаамаар та тэрийг асаавал яасан юм бэ гэж би хувьдаа харж байна. За шууд утгаараа болохоор ийм энерги идэвхжин. Таны өөрийн чин одоо бидний гэсэн үг шүү дээ. Бидний энерги идэвхжин гэсэн. Бидний энерги сайжрах боломжтой тэр үүд нэгдэнэ. Үүнийгээ дагаад бидний мөнгө олж чаддаг тэр чадамжийн үүд нэгдэнэ. За тиймгуудаа үүнээсээ гадна бидний хүнд зүтгэж ажил хийх одоо тэр ажлын энерги нэгдэнэ. Ажил хийж мөнгө олох нь биш шүү. Ажил өөрөө олдох нь тэр энерги баггүй юу? Тэгээд бидний эрүүл мэндэ залбирчгүйх, эрүүл мэнд сайжруулах боломжтой энерги нэгдэнэ. Үүний дараагаар мис ажилбарт орсон эсвэл мис ажилбар бүр хийдэг, өшөө дээрээс нь бүр хар шидэнгүүдийн энерги маш их идэвхжинэ. За үүн дээрээс нэмээд хүний мөнгөөр хэрвээ та санхүүждэг бол хүний мөнгөөр одоо мөнгө хийж хүний мөнгөөр босдог бол те өшөө дээрээс нь нөгөө нэг цахим мөнгө олдог аргууд байгаа штэ. Тэд нар бас маш сайн идэвхжиж байгаа тийм юмтай холбоотой ажил хийдэг бол бас одоо би юуг ярьж байгаа шүү трейд ярьж байгаа штэ. Тэрийг хийдэг бол бас сайхан залбируул аффирмашн хийвэл зүгээр. Тэгээд цагаан шидэнгүүдийн маань бас энерги идэвхжиж байгаа. За ингээд би латай холбоотой энергиуд эхэлж байгаа гэсэн. Нэлээд олон ла асааж болно. Дотоодоо сонсно. Дотоодоо сонсно гэж хэлээд байгаа юм юу гэсэн үг гэхээр арслангийн орт ч өөрөө ингээд би төвтэй байхгүй юу? Би гэдгийг гаргаж ирдэг. Одоо яг ингээд би одоо өмссөн байгаа дээ шүү дээ. Ингээд улаан өөрөө арслангийн ордоод идэвхжүүлдэг өнгө нь учраас улаан тэгээд алтан шар гэж үздэг. Алтан шар маань болохоор өөрөө нарны маань энерги өнгө байхгүй юу? За тэгээ хамгийн оновчтой өнгөнөөс улбар шар байх боломжтой гэсэн үг тийм ээ энэ хоёрыг хослуулчих юм бол. За тэгээ гурав дахь бас зөвлөмөр байгаа юм болохоор битээ шунаарай гэж хүсмээр байна. Тухайн өдөр те одоо ямар ч шунаг сэтгэл битээ агуулаарай. Яагаад гэхээр яг тухайн тэр цаг мөчөөд портал нэгдэж хахад бидний одоо энэ нармай 15 хэмтэй байх үедээ арслангийн ордод байх үедээ шууд сөрөг энерги үүсгэж байгаа. Юутай вэ гэхээр бидний шуналтай. Бидний шуналтай сөргөөр холбоо үүсгэж байгаа учраас бид нар шунах тусам бидний шунж байгаа энерги улам хэцүү асуудал, улам хэцүү үр дагавар дагуулна гэсэн ийм сэрэмжийг
би харуулж байгаа гэж хувьдаа үзэж байна. Тэгэхээр бас энийгээ бас бодолцуул зүгээр юм болов. За тэгээ ерөнхийд нь болохоор ингээд тэ 8-ын тоо маань өөрөө бид манай ингээд одон зурхаатлахаар ч одоо ингээд юмд хариуцлагатай байгаа ч гэдэг шаарддаг нэг төрлийн карма эзэн багхгүй юу. За тэгээд тарууд хүзэр дээр болохоор ч 8 дугаар аркан гэж явж байгаа тийм шудраг байгаа ч гэж нэгдэг. Шудраг байгаасай гэдгийг одоо ингэж харуулдаг, байгаарэ гэж хэлдэг. За тиймгүүд 8-ын тооч өөрөө бас ингээд те хэвтэйгээр нь харах юм бол хизээж дуусахгүй бидний амьдралын цаг хугацаа буюу хязгааргүй дурсдраг байгаа штэ. Тэгээд одоо ингээд яриад байгаа 88 гэд одоо энэ давхардж байгаа тоонууд маань гингууд энерги нь өөрөө бидрийг энерги дэвчнээ, илүү их энергитэй байгаараа, илүү идэвхтэй байгаарай гэж ерөнхийдөө сануулж байгаа гэсэн үг. За тэгээд ташрамд нь бас ингэж хэлмээр нутахгүй ингээд шиний 15 болох гэж байгаа. Тэгэхээр баг тэрэндээ бас ингээд давхар бэлдэж явал зүгээр юм болов. Яагаад вэ гэхээр юмигаас ингээд айгу холуур харсан зүгээр. Учир нь одоо ингээд портал нэгтчин гол араас нь шууд шиний 15-ны том энерги ороод ирнэ штэ. Энэ том энерги гэж байгаа маань өөрөө одоо ингээд ирээдүг тэр чигээр нь те эзэрхийлж байгаа Тэнгэрийн хаан гариг маань, Тэнгэрийн ван гариг маань өөрөө сарыгаа ирэх шигээд ороод ирж байгаа. Тэгэхээр энэ айгу чухал одоо шиний 15 болох учраас бас тгийгээ битээ мартаарай гэж зөвлөмөр байна. За ингээд айгу гол чухал хүмүүсийн асуусан лавсан зүйлүүд хариуллаа. Тэгээ дараагийн мэдээлэлээр иргэн уулзцгаая. Баярлалаа. Баяртай.